Монгол улсын арслан баяр сайхны орхон баяр байна. Физикал азад Монгол бага төлөөлөл оролцож байгаа. Хамгийн анх 2023 онд тулын ихч холбогдсон. Манай багш өсгөрөөдөө багш руу холбогдоод ингээд физикал 100 ингээд Монголд та хамтрах гэж байна. Тэ нийтлэгсэн шоу бидний зүгээс ингээд орхон баярыг сонирхож байна. Оруулах хүсэлтэй байна гэж анх хүсэлтэйсэн. Тэгтэн бид нар Алтар спорт оронд бэлтгэлтэй учраас тэн дээрээ цаг товлоод уулзсан байгаа. Тэгээд тэрнээс бас жилийн дараа яг 2024 оны наадам өнгөрөөд намар нь дахиж холбогдоод яг аль биесны сонгон шалгаруулалт эхэллээ. Яг Солонгосоос нийтлэгсэн баг нэрсэн. Тэгээд ингээд уулзалтууд товлж байна тий. Сонгон шалгаруулна гэд тэгж уулзалтууд эхэлсэн байгаа. Тэр үед бол яг хуу нийтлэгсийн том шоу санал тавьж байгаа учраас бас Монгол улсад төлөөлөд оролцож байна. Үндэсний бүхий спортоо бас төлөөлөд оролцож байна. Яг болохгүй гэж те. Бас дэлхийд дахин үндэсний бүх гэдэг спорт Монгол улсад бас байгаа шүү гэж харуулахыг хүссэн. Яг хуу шоунд бол яг зориулж бэлтгэл хийгээгүй. Яг бид нар чи өдөр тутамдаа бас те спортын бэлтгэл хийдэг учраас тэр бэлтгэлээс хангаал явж исэн. Ямар ч нэг багаараа үүснэ гэсэн нэг тийм ойлголт байсан учраас тэгээд багийн төлхөө багаар ажиллах даалгаврууд их хэрэг багтаа гэж дотор бодож. Тэгээд физикал 100-ийн 1-2 дугаар сизон дээр гарсан даалгаврууд нэг хэрэг багт гэж бодсон. Даалгаврууд дээр бид нар шинэ даалгавар ямар даалгавар ихийг мэдгүй гинт орж танилцж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед маш богино хугацаанд сэтгэж бодож тактик боловсруулна. Би бас багийнхаа ахлагч болцсон учраас бас тодорхой үүрэг хариуцлага нөгөөдөөс илүү үүрээд бас бодож сэтгэхтэй. Турк, Япон хоёртой нэг өрсөлдсөн даалгавар байгаа. Тэн дээр бол бид нар алдах хэрэггүй. 3-т орох юм шууд тасагдана. 2-т орох юм бол дараагийн шат руу орно. Ямар ч байсан л 2-т орох төлөөл бүх хүчээ шавхсан байна. Яг гоо тэгээ манай монголчууд ч тий эртээр үеэс бас нүүдэлсэн бас нөө хол байж байгаад холоос нэг гинт нэгдэж юм хийдэг байсан шүү дээ тэр үед. Яг тэрнтэйгээ адилхан бид нар бас ойлголцоход амархан байсан болов уу гэж бодоод байгаа. Тэгээд ер нь биений өвчшвэр бол илүү гараагүй гэж бодож би ер нь дутуу байсан байх. Гэхдээ яг нэг багийн нэгдэлтэй нэгэндээ итгэл тэгээд жоохон тактик ухаан арай жоохон чүчүүд харах нь илүү байсан болов уу гэж бодоод байгаа. Бүхэл даалгавар дээр нэг төсвөр төвчээр шалгаж байгаа шүү дээ. Тэгээд тэр болгон дээр л бид нар чи тест үлдэж байна гэдэг чинь илүү төсвөр төвчээтэй болвол тест үлдэж байгаа л та. Нэг юмыг ойлгосон. Бид нар бас дэлхийн тамирчдаас нэг дутаадах юм бол байхгүй юм байна. Бэлтгэл сургуульд ер нь бүх төсвөр төвчээр тий ямар ч төрөл дээр ер нь үзүүл үзэхээр л юм байна гэж дотор бодсон. Иргэн тойрон 500 гаруй зураглаач камер байсан баха. Тэгэл тэр болгоны чи өмнө бас ер нь шантрахаар үеийнүүд байсан. Тэгэл камер руу харахаараа Монгол харагдал тэгэл ер нь бас жоохон төвчээр заасан л та. Хамгийн урам зориг өгсөн юм манай жуудагийн адим манаас нэлээд хүч баримаар юм дээр нэлээд хань болсон л та. Тэгэхээр би бас эмхтэн хүн бас ингэж төвчээр зааж хат би бас энэс илүү байх хэрэгтэй гээл илүү урам зориг бас авч илсэн. Бүхэл шоунд орсон дэр та тэмцээн уралдаан тий танилцсан хүмүүс өрсөлдөгчтэй бүгдээрээ найзууд болсон, ах дүү нар болсон. Бүгд маань бас сайхан дурсамж болж сэтгэл түлж чинь, тэгээ сэтгэл тоногч чинь тийм үү. Тэр болгон дэлхийн хэмжээний том тамирчид маань бас Монгол үндэсний бүх гэж юм байд юм байна. Монгол улсын юм байд юм байна гэдгийг бас ойлголт авлаа. Би бол хамгийн анх бүх багуудыг хараад Австралийн баг бол нэлээд хүчтэй юм байна да. Ер нь баг төрүүлчихээр юм байна да гэж бодож байсан. Бас бид нар зөвөрөө Монгол хоол хийж өгсөн шүү дээ. Нөгөө тэр бас их хөрхөн орсон шүү дээ. Физикал аза өмнөхөө спортын тэмцээнд орох юм бол ер нь яг тамирчууны те дөрвөн чадварыг долтон хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон тохиол те. Тэсэр хатууж уян хатан те буурхан ахвалсандаа тэр өдрий тэгвэл ер нь юу ч гэсэн даваал гарч байгаа юм байна. За нийт монголчуудаа уриалахад физикал азыгаа тугсан сууж таалан соргож үзээрэй. Та бүхэн минь хэрэг хэмжээгээр хандлт өгж үзэхээс шалтгаалж дараачийн боломж тий залуучуудыг нь оролцох тэмцээн улам илүү олон болох байхаа. Та бүхэн сайн үзээрэй л гэж хэлье.